өнөөдөр хийж бол кинематик. За кинематик бол цаашаа сэдвийг үргэлжлүүлээд явна. За яг өнөөдөр үзэгчид бол шилжилт зам, velocity буюу vector хурд, за speed гэдэг маань шугам хурд гэж орчуулдаг байна. За тэгэхээр бид эндээс юу үзэх вэ гэхээр шилжилт гэж юу вэ? Зам гэж юу вэ? За тэгэхээр замыг хугацаанд хуваах нь бол бид шугам хурд буюу speed гэдэг, шилжилтийг хугацаанд хуваах нь бол velocity буюу vector хурд гэж хэлдэг. За барууны орн бол speed, velocity ялгаад өгсөн байдаг. За тэгэхээр шилжилт гэдэг vector юм ч гэдэг нь velocity буюу vector хурд маань юм бас vector. За зам бол скалар хэмжигдэх нь, speed бол бас скалар хэмжигдэх. За эндээс шилжилт болон замын хангалттай. За эндээс Улаанбаатараас Дархан хүртэл явлаа гэж бодоход бид нар машинаар мөрөд төвөөр замаар явдаг. За энэ мөрийг бид юу гэж нэрлэдэг? Траекторь гэж нэрлэдэг. Траекторийн уртыг зам гэдэг. Тэгэхээр Улаанбаатараас Дархан хүртэл явсан энэ чиглэл буюу чиглэлтэй байх юм түн энийг шилжилт гэж хэлдэг. Шилжилт. За тэгвэл одоо энэ үлээ байрлал хугацааны диаграм аа. За эндээс үзэх юм бол нэг бүлэг авах. За юу гэсэн үг вэ гэхээр эндээс бол анх хугацааны анхны агшинд 3 гэсэн байдал дээрсэн. За 2 секундын агшинд 5 гэсэн байдал дээр ирээд буцаад ухаад явж байгаа. Буюу 6 секундээр x-ийн мөрөө замыг хөдлөө. За эндээс үзэх юм координатыг болсон зэгээс метрийн зайд байж байгаа хугацааны агшинд хөдлөө ингээд буцаад ухаа явсан. Ийм байна. За энэ нь ямар хөдлөө болж байгаа вэ гэхээр яг үндсэндээ бол 0 гэсэн координат 1 2 3 4 5 6 ингээд ишийг хэлсэн. 3-аас ахуулаад 5 руу яваад буцаад нийтээр ирсэн хөдлөө. Ингээд байна. Энэ хөдлөө энэ хугацааны турш сонхон тийм хөдлөө гэж. За эндээс энэ А-зээс энэ Б-зэг хүртэл татсан энэ зэрэг энэ бол шилжилт. Буюу энэ анхны байдал энэ бол эцсийн байдал. За тэгвэл А-зэг маань бол анхны байдал x 0 гэсэн байдал. Б-зэг нь бол x тэгвэл эцсийн байдал гэж. За тэгвэл шилжилт гэдэг нь юу вэ гэхээр энэ хэмжигдэх нь зурсан вектор маань delta x юу delta x гэдэг нь эцсийн байдлаас хасах анхны байдал. Тиймээс delta гэдэг нь нэрээ юу гэхээр эцсээс хасах анхны гэсэн утгатай. Өөрчлөлтийг заадаг. Ямар өөрчлөлт. За энийг бол сайн харж хэрэгтэй. Ерөөсөө өөрчлөлтөд байх нь бол аль ихээс нь багыг хасчих байгаа гэдэг. Гэтэл тийм биш. Ерөөсөө эцсийн зүйлээс анхны зүйлийг хасахыг бол өөрчлөлт хэдээр өөрчлөгдсөн бэ гэсэн санааг илэрхийлнэ гэсэн үг. За тэгвэл одоо эндээс бид энэ шилжилтийг хугацаанд тавьчих юм бол энэ хугацааны тавьсан бол орж 0-2 секундын хугацааны тавьчих юм бол энэ вектор гарч ирдэг. За харин зам маань болохоор явсан зам. Явсан замыг хугацаанд тавьчих юм бол энэ бол speed гэж байна. Хүмүүс нэг явчихдаг. За энэ бол шугам хурд, энэ бол вектор хурд. Энэ бол зам, энэ бол шилжилт. Одоо энэ бүр анхны зэгс А-зэгээс Б-зэг рүү яваад энэ тарихтын дагуу яваад
C-ийг төвчлээ гэсэн юм. За тэгвэл шилжилт юу болох вэ гэж? Шилжилт бол А-гаас C-ийг татсан энэ вектор хэмжих юм бол энэ бол дельта x. За нэг төлөө C гэж. А-гаас C-ийг татсан шилжилт. За энэ дельта x C-ийг шилжилт юм. За энэ бол эцсийн байр. Нэг анхны байр нь 3 бай. Тэгвэл энэ юусоо нэгээс хасах нь 3. Юу? Энэ хасах 2 метр ч байна. Метрээр чинь тасалтай хэсэг. За энэ нь юу вэ? Шилжилт. За шилжилтийн хугацаа гэдэг нь 0-6 секунд. Тэгэхээр энэ бол яг чинь хэсэг 2 метр хаваахан 6 секундын хэсэг 3-1 метр секунд. Энэ бол метр хурд. Харин замын бол зам бол үргэлж нэмэгддэг. Одоо жишээ нь бид машинаар явж байгаа 1100 км 1100 төгрөг гарлаа гэхэд надад 1000 төгрөг байна гэдэг буцааж ухраач явж болдоггүй шиг зам бол үргэлж явах нэмэгдэж яг ингэж яг үнэхээр 3-аас 5 хүртэл яваад ирүүлээд 5-аас 1 хүртэл явсан бол нийт зам болж байна. Тэгвэл эндээс явсан зам бол үнэхээр энэ шилжилт. Тэгээд энд шилжилт хийсгээд нийт догшоо 2 метр явсан, доошоо 5-аас 1 рүү 4 метр явсан. Энэ бол 6 метр. Энэ бол зам. За зам дээр ерөөсөө ямар чиглэл байхгүй. Тэгээд эндээс үзэх юм бол хурд тэнцүү замыг хуваах хугацаа буюу 6 метрийг хугацаа үргэлжлүүлсэн хугацаа 6 секунд хуваах юм бол 1 метр секунд. За энэ нь ерөнхийдөө энэ хугацаанд явсан нийт дундаж болчихж байгаа. За энэ болохоор вектор хурд. Нэгснээр 1 секундэд 3.1 метрээр хоошилж байна гэсэн санаа хэлж байна. За эндээс бид агшин зургийн хурд гэж бас юм. Агшин зургийн хурд. Яг тухайн агшин дэх хурд юу гэдэг. Тухайн агшин дэх хурд бол яг тухайн цэгийн галалт болж өгдөг. Тухайн функц дээр галалт болж өгдөг. За тэгвэл энэ дээр хэдүүлээ B-ийг харъя. B-ийн галалтыг шүүх шугамын галалтыг зуръя. За тэгвэл энэ дээр шүүх шугам ийм зурган энэ шүүх шугамын галалт нь тэг. Энэ галалтыг бид үзүүлдэг. Слоп. Энэ галалт юу гэдэг вэ? Галалт бол жишээ энд одоо би юм дийцэг авах. Энэ дийцгийг харах юм шүүх болно. За энд дийцгийн галалтыг харъя. Таас дельта x дельта t гэж. Манай функц босоод ирэх юм болохоор дельта x гэдэг дельта t болно. Эндээс ингээд юм бол ийм тавьчих. За энэ хэсэг нь гэхээр дельта x хэсэг нь дельта t. За босоод ирэхэд шугамны дагуу шүүгч ингээд ирэх юм энэ слоп буюу налалт нь эрэг ингээд ирэх юм налалт нь тэг ингээд доош очих юм бол налалт зүрх болчихдог. За энэ одоо функц дээр тухайн цэгийн налалт буюу энэ маш бага зайд явсан зай одоо маш бага явсан зай маш бага хугацаанд хуваах юм яг тухайн агшин дэх хурд болчихдог. Тэгэхээр энэ шулууны налалт болохоор юу болох вэ гэхээр энэ налалт чинь өөрөө яг тухайн агшин дэх шин зүрийн хурд болчихдог. За энэ шин зүрийн хурдыг болохоор бид энэ хугацаа маш бага хурд хэвсэх юм ийм дельта t гэсэн цаг тэгэхээр dx-ийг хуваах t гэж хэлж байна. Энэ бол агшин зүрийн хурд болчихдог. Агшин зүрийн хурд. За байршил хугацаанаас хамаарсан тэгштэл авъя. За эндээс x нь t-гээс хамаарсан функц үү? Энэ байршил хугацаанаас хамаарч байна. Хугацаанаас ямар хамааралтай гэхээр хасаг 0.5 t квадрат 1 амт. Тэгэхээр
Тэгэхээр бид нар бол энэ дөр бол за эерэг утгуудыг тавиад чинь 0 1 2 3 4 5 энд тоонуудыг өгөөд орлуулад гаргаад ирнэ. Ингээ орлуулад гараад ирэхэд байршлын тэг хугацааны агшинт тэг 1 секунд 1.5 2 секунд 2 гэх мэтлэгээр байрлал гараад ирнэ гэсэн үг. За эндээс бид нар хасах хугацаа математикээр болохоор хасах 2 хасах 3 гэж ийшээгээр тавьчихдаг бол за энэ дээр бол физикээр бол хасах хугацаа гэдэг нь маань сонгож авсан хэмжилтийн өмнөх үе буюу өнгөрсөн үеийг болно гэж. За тэгэхээр бид нар тэрнийг бол нэг шаардлага байхгүй. За тэгэхээр тэг үед тэг 1 үед 1.5 2 үед 2 3 үед 1.5 4 үед 0 5 үед 2.5 гэсэн. За нэг юм хэлбэрийн доошоос нь харагдах байна гэсэн. За эндээс хэлбэл юм чинь 1 секундын үдэх 1 секундын үдэх хурдыг болчихсон. За энийг ямар нэгэн Аз хэлээ. Тэгэхээр би Аз гэдэг. За эндээс бид нар яг энэ цэгийн шулуун нэг зураг шүрэг шулуун зураг шүрэг шулуун болох юм. Нэг юм энэ Аз гэж шүргсэн. За энэ шүрэг шулууны маань налалж өгч. За налалтыг харах юм бол эндээс ингээд төсөөлж болоод авчих. Энэ үс 0.5-аас 2.5 гэхээр дельта x шүүх шугам дельта x-ийн дельта t. Дельта x маань болохоор энэ дээр 2 байна. За тэгэхээр бидний өөрчлөлт чинь эцсийнхээс хасах нь аа. Тэгэхээр би энэ цэгийг анхны цэг энэ цэгийг эцсийн цэг гэж үзчих. Тэгвэл анхны цэгийн байрлал нь 0.5. Тэгэхээр 0.5 хасаж байна. Эцсийн цэгийн байрлал нь 2.5. Хугацааны өөрчлөлт нь 0-оос 2. 0-оос 2 буюу 2-оос хасах нь 0. Энэ секунд энэ метр гэж хэлдэг алтыг гаргаж байна. За тэгэхээр дельта x-ийг дельта t-д хэлж байна гэсэн 2.5-аас 2.5 хасна. Тэгэхээр энэ өөрчлөлт гарч байна. 2-оос 0-ыг хасна гэж энэ өөрчлөлт. Тэгэхээр эцсийн цэгийн анхны цэгийг болж байна гэсэн үг. Бид нар эргүүлээд энийг эцсийн цэг болгоод энийг анхны цэг болгоход энэ хэмжүүдэхүүн байр суурьтахад энэ хурдны утгыг зөвлөдөг. Тэгэхээр бид нар сонгож авахдаа аль цэгийг эцсийн болгох гэдгээс хамаарат бодлого бодоход нэг өөрчлөлтөхгүй гэсэн үг. За эндээс энийг хасах 2 метр. Эндээс энийг хасах 2 секунд, 2 метрийг 2 секунд хавахаар 1 метр секунд байна. За энэ таарч. За эндээс юу гэдэг вэ? За энэ болохоор ерөнхий хэлбэр нь болохоор x тэнцүү а гэдэг waaхан бай. Анхны бэмэл тийм. Анхны x мэл гэсэн функцтэй төсөл. Нэгэн жиг тусцах хөдөлгөөний хараа явуулчихсан. Тэгэхээр энэ хэмжүүдэхүүн чинь хасгнаа болж байна. А waaхан бай чинь хасгнаа таа. Бэмэл чинь болж байна гэхээр хоёр өвчин. Яг энэ функцтэй жишээж хацуулаа. Анхны байрлал гэдэг хүчтэй байна. Тэгэхээр хугацааны анхны ажил 0 байна. Гэдэг чинь гарааны зэг эндээс эхэлж байна гэсэн үг. Энд ер нь нэмэх нь 2 байх юм бол энэ функц нь дээшгээ 2-оор шилжүүлсэн граф болоод зурагдаж байна. Эндээс ингээд аа гэх юм бол секунд болно. Эндээс аавал хасах 1 метр секунд. Хурдтал гэдэг нь юу гэдэг вэ гэхээр хурдны өөрчлөгдөх хурдыг илэрхийлж байгаа. За юу гэж ойлгох вэ гэхээр хасах 1 метр секундыг хуваах. Юу гэж ойлгох вэ гэхээр секунд бүр хурдыг 1 метр секундээр бууруулна. Энэ хасах тэмдэг байх бууруулж байгаа. Нэмэх тэмдэг байх юм бол секунд бүр хурдыг 1 метр секундээр ихсгэн. Тэгэхээр энэ бол хурдны өөрчлөгдөх хурдыг зааж байгаа. Хурдтал гэдэг. Тэгэхээр эндээс бол анх 20 м секунд хурдтай байсан гэдэг чинь секунд хурдыг нэгээр багасгаж байгаа. Мэдээж 1 секундын дараа хурд нь 1 м секунд болгоно гэж байна. Тэгэхээр эндээс бол бид хурдтлыг нэмж өгдөг. Эцсийн хурдаас хасаар анхны хуваах хугацаа 100 аадаг. Эндээс эцсийн хурдыг болох юм бол
V-тэй тэмцүү А хүчинтэй нөхөн байна. Эндээс V-тэй тэмцүү А асах 1 секунд гад Т 1 секунд V болно 2 секундээр ингэж 1 секунд болно. За би тэгвэл энэ 4 секундын өдөх хурдаг. 4 секундын үеийн хурд бол хасах 2 гэж. Яагаад тэгэхээр энэ бол хурдыг секунд бүрнийгээр багасгах. Тэгэхээр 1 секундын дараа хурд нь 1 болно. Анх ихтэй хурд 2 гарсан. 1 секундын дараа хурд нь 1 болно. 2 секундын дараа хурд нь 1 болно. Эргүүлээд багасгаж 3 секундын дараа хурд нь хасах 1. 4 секундын дараа хурд нь хасах 2. За тэгвэл 5 секундын дараа хурд нь хасах 3 гэж байна. За энэ хасах 3 гарч ирнэ гэдгийг бид налалтын хамгаалалт тоож болно. Графикээс харж байна. Ийм цэгийн шүүгчид юм бол ийм гарч ирнэ. Энэ боллоо. Тэгээд эндээс мэдээж үүсгэж байна. За тэгээд энэ хэвчээ. За энэ доошоо болчихж байгаа учраас шүүгч бол шулуун налалт нь хасах тэмдэгт болдог. За эндээс бол ойролцоогоор энэ хэд хоног 1 2 3 4 5. За энэ дахиад жоохон биш зүрхтсэн. Ингээд энэ бол одоо чиний цэг ихний цэг энэ эцсийн цэг боллоо гэхэд эцсийн цэгийн байрлал нь хасах 4 байна. За ингэ чинь энэ бол 6 байна. Энэ бол 2. За тэгэх юм бол ерөөсөө доошоо гарч байгаа учраас би өөрсдийн ангаар эцсийн хаснаа нэг хасна, эцсийн хаснаа нэг хасна гэж бодох юм бол ерөөсөө энд хасах тэмдэгтээ гараад байна. Тэгээд энэ зэгийг би ямар нэгэн B зэг гэвэл B А зэгийг хасах 3 секунд болгоно. Ерөөсөө налтай энийг хэлцүүлэх юм. Гэхдээ хасах тэмдэгтээ гарч ирсэн зөвхөн доош чинь яг энэ эцсийн хаснаа нэг гэж бодсон ч яг энэ тэмдэг нь хасахтаа гарч ирнэ гэсэн үг. За ийм хүн маягаар тухайн яг агшин дэх хурдыг гаргаж ирдэг. За эндээс бид нар зам хугацааны диаграмыг бас шийдвэрлэдэг. Яагаад гэхээр зам бол үргэлж нэмэгддэг. Нэмэгдэх учраас энэ цэгээс ахвал доош зам цэгүүдийн хэсэг маань симметри дэш энэ одоо нэг тойл тавьж байгаа симметриээр гараад ирсэн юм шиг зам хугацааны диаграм боддог. Гэхдээ замын диаграм бол үргэлж тэгээс эхэлнэ. Байрлал бол ямар байдлаас хамаарат тэр одоо чинь 2 м гэх юм бол эндээс 2-оос эхэлж байсан бол зам бол үргэлж 0-оос эхэлнэ. Тэгээд зам үргэлж x-тэй. За энэ функцийн замын диаграм гэдэг нь ойролцоог хараад ямар шүү диаграм болсон бэ гэж. 1 2 3 4 5 6 тэр 1 2 3 4 5 6 7. За 1 секунд 1.5, 2 секунд 2, за 3 секунд хаана байх вэ? 3 секундэд ухраад 2-оос 1.5 гарсан. Чи 0.5 хоош ирсэн. Тэгвэл эндээс 0.5 дээш. За тэгвэл зэрэгээс авахлаа дахиад ийшээ явахад 1.5 болсон. Тэгэхээр эндээс 1.5 гэхээр 3.5-аас 1.5 гэхээр 5 дээр чинь 5 секунд нь энэ зэрэгээс дахиад 2.5 доош ирсэн. Тэгэхээр 5-аас 7.5 дээр чинь. Тэр энэ функцийг болж өгөхлөө. Энэ хэсэг доошсон хэсгийг тойл тавьж байгаа симметри дэвшлэгч юм шиг гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр зам үргэлж